Саяын Пүрэв даваа гишүүний асуугаад байгаа асуулт яг нөгөө миний өмнөх анхны хилцүүлгийн үеэр асууж байсан асуултыг л дахиад асуугаад байна л да. Тэгээ энэний цаана нөгөө юг та бүхнийг судлаасай, хараасай, олж хараасай гэж хүсэж байгаа вэ гэвэл тухайн байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн этгээд ямар хариуцлага хүлээх юм бэ? За тэр хүн санаатаа бол мэдээж эрүүгийн хариуцлага хүлээгээд явах ба. Магадгүй мэрэгжлийн алдаа гаргаад, хайхрамжгүй гаргаад, ур чадвар нь дутагдаад үр дагавар нь 10 жилийн дараа гарч ирээд нөгөө ховор ургамлын чинь, нөгөө ховор ан амьтны чинь, нөгөө амьтан ургамлын нүүдлийг чинь таслан зогсоосон экосистемд одоо хор хохирол учруулсан байх юм бол энд өөрт нь ямар хариуцлагын систем үйлчлээд байгаа юм бэ? Хувь хүн өөрөө хариуцлага хүлээхээсээ гадна энд даатгалын систем байж болох уу? Сангийн систем байж болох уу? Гурдагч ийм хариуцлагын системүүд байж болох уу? Тим зүйлүүд юу байна вэ гэж асуугаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зах зээл чинь өөрөө энэ байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ чинь өөрөө дандаа эдийн засгийн том одоо үр нөлөөтэй зах зээлүүд байдаг учраас яг энэ хариуцлагын системийн тэр чинээгээрээ бас бусад улсын оронд бол зөндөө хөгжсөн зөндөө сайн жишээнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь та нарыг олж харж гин үү? Тэр талаас нь хариултаа бэлдээд ирээч. Ийм зүйл чинь биднэрт чухал байна л гэж асуугаад байгаа гэсэн. Тэгээд нөгөө яг энэ асуултанд л яг нэг тийм оновчтой хариулаад өгөөч. За жишээ нь манай хуульч нарын хувьд бол лицензээрээ хариуцлага хүлээдэг. Дээрэс нь бид нар даатгалтай байдаг. Хэрвээ миний даатгалсан даатгал тэр хүний хохирлыг барагдуулахгүй болвол бид нар тэр байтугай нөхөрлөл байгуулдаг, компани байгуулахыг хүртэл нэг хэсэг хоригдж байсан байхгүй. Яагаад гэвэл компани зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр л хариуцлага хүлээдэг. Тэр хүн өөрийнхөө хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээдэггүй учраас энэ өөрөө маш хариуцлагатай мэрэгжил юмаа гэж явдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ нөгөө байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээд байгаа энэ мэрэгчлэтнүүдийн хариуцлагын асуудлыг хэдүүлээ ярихгүй болвол нөгөө талдаа эргээд төрөл буруудах байхгүй. Гэтэл төр тэр мэрэгжлийн хүнд чи итгээд энэ ажлыг хийгээд даатгаад өгчөөд байдаг. Гэтэл тэр хүн хариуцлагагүй хандсан бол тэр үүрэг хариуцлагын систем чи өөрөө төр ч өөрөө энэ дээр давхар хохирж байгаа гэсэн үг, эргэн хохирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ систем өөрөө яаж явах вэ гэдэг ийм гол асуулт байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид нэр олж харж системээр нь явах хэрэгтэй гэсэн үг гэсэн үг. За нэг ийм гол тайлбар нь юусэн энэ байгаа даа. За асуулт гэвэл юу вэ гэвэл энэ удаа бол нийгмийн нөлөөллийн үнэлгээ энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол хангалттай сайн ороогүй. Түрүү уянга гишүүн ярьж энэ зарим асуудлыг журмаар зохицуулахаар байгаа гэд. Ер нь бол ийм асуудлыг бол журмаар зохицуулах нь бол төдийлөн оновчтой биш гэдгийг бол бидний өнгөрсөн туршлага бол хангалттай харуулсан. Байгаль орчны яамныхаа өөртөө сайн мэдж байгаа. Энэ журам батлагдах гэж ямар их хууддаг вэ? Ямар одоо өчнөө олон ашиг сонирхлын асуудал гардаг гэд. Тийм учраас цаашид энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуулийг шинжилсэн найруулга болгоод байгаль орчин нийгэм магадгүй Монгол улсын онцлог антрополог соёлд нөлөөлөх ийм үнэлгээний тухай хууль гэдэг байдлаар ийм өргөн том дүр зургаар нь харсан. Дээрээс нь нөгөө талаар нь иргэд олон нийтэд зөвшөлдсдөг, ярилцдаг ийм зөв платформ үүсгэх ийм хууль эрх зүйн орчин хизээ бий болох вэ? Та нар үүнийг юу гэж төлөвлөж харж байгаа вэ гэдэг ийм асуулт. За ажлын хэсэг болдын уян гишүүн хариулъя. Баасан жаргал гишүүний асуултын сүүлээс нь эхлээд хариулъя. Миний хариулж чадахгүй асуултуудыг яамнаас хариулах баха. За байгаль орчин нийгмийн нөлөөлөл гэдэг нь дандаа хавцраг байдлаар олон улсад явдаг юм байна. Тэгээ уул нь бол одоо энэ хууль маань бүр одоо шинжилсэн найруулга байдлаар нэрийн хүртэл өөрчлөлтийг ороод ирчихсэн бол одоо хүсэл тэр байх байлаа. Гэхдээ одоо болохоор яг зөв агуулгын дотроо нийгэм ингэж оруулаад энийг журмаар зохицуулъя гэд журмын төсөл нь бол эхний байдлаар бэлтгэгдсэн бэл. За ингээ хууль хэрэгжих хугацааг бас хизээ байх вэ гэж ярьсан. Ярьж байгаа 8 сарын 1 гэж бас оруулж өгье. За ингээ коп болох байгаатай холбоотойгоор өөр бусад ер нь байгаль орчны бусад олон хууль явж байгаатай холбоотой бас яг энэ хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхэн дид ажлын хэсгийнхэн яам дээр байгаа мэргэжилтнүүд маань болохоор журмаа эхний байдлаар бэлтчихсэн байсан учраас 8 сарын 1 гэж тавьсан байгаа. Тэгэхээр 8 сарын 1 гэдэг хугацаатай сандаа учир сайд энэ хугацааг бас нэлээд ярилцж байгаад өгөх шиг болсон. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар л нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх эхний одоо журам гарна. Тэгээ энэ дээр нь бүгдээрээс анхаарлаа хандуулж явах хэрэгтэй юм лээ. За мэргэжилтэн яг одоо хэн нэгэн алдаа гаргаад хэнд нь яаж хариуцлага үүрүүлэх вэ? Түрүүн бүрдөө гишүүний яриадсан тэр ял эднэрийг нь бол мэдэхгүй байна. Энэ хуулиар болохоор
хянан магадлага гэдэг 11-р зүйлээрээ одоо яг ямар хохирол үзүүлсэн бэ гэдгийг нь тооцож гаргаал болчих юм лээ. Энэ хуулиараа. Тэгээд цаашаа хэрвээ тэр нь өөр янз бүрийн одоо шин чанартай байх юм бол тухайн одоо эрүүгийнхаараа ч юм уу зөвшөөрлийнхороо ч юм уу ингэ явна. Тэгтээ нөлөөллийн үнэлгээг хийсэн хүн нь биш байгууллага нь хариуцлага үлээгээд идэм лээ. Тусгай зөвшөөрлөөл цуцуулдаг. Тэгэхээр энийг бас ажлын хэсгийн хүрээнд ярьж ирсэн. Цаашдаа одоо тухайн тэр тусгай зөвшөөрлөлтөй компанид ажиллаж исэн хүмүүс компаниасаа гараад дахиад компани байгууллагад орчуул яах юм? Тэр компани хариуцлага хүлээх биш хувь хүн нь гэхээр миний одоо ажлын хэсэг дээр ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд авсан мэдээлэл дээр болохоор манайх арай л хувь хүндээ одоо хуульчд магадгүй илүү хол алгацсан байх. Хуульчдаа ингээд тус нь хэлцэн зөв явцсан. Яг байгаль орчны асуудал болохоор ингээд олон хүнийг нийлүүлж байгаа нэг компани гээд тусгай зөвшөөрлөгцөн. Тэгээд тэдэр нь хариуцлага хүлээгээд компани нь хариуцлага хүлээж тусгай зөвшөөрлөг цуслуулад тэр нь бол хангалттай байхгүй юм лээ. Тэгээ байгаль орчны яамныхын хэрвээ таад маань мэрэгчлэтнүүдтэй хэрвээ өөр журмаар төрийн бас байгууллагаар зөвлөлд эднэр байгаад тэндээ хариуцлага хүлээлгэж байгаа бол тэрийг хариулаад өгөөрэй. Хэрвээ тийм зүйл байхгүй бол одоо миний ойлгосноор бол дандаа мэрэгчлийн байгууллагын тусгай зөвшөөрлөл цуслуулад яваад л. За ажлын хэсэг 4-р анхруу хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар мэрэгжлийн байгууллага, төрийн албаагч болон төсөл хэрэгжүүлэх гэсэн дөрвөн одоо нэгжид тухай бүрд нь хариуцлагын тогтолцоо бий. Байгаль орчин тухайн төсөл хохирол учруулсан тохиолдолд байгаль орчны тухай хуулийн 49 зааснаар манай улсын салбарын байцаагч нар, байгаль орчны байцаагч нар тухайн нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд энэ нь одоо эрүүгийн хэрэг байна уу, иргэний хэргийн зөрчил байна уу гэдгийг тогтоогоод үнэлгээ гаргана. Үүний дагуу хэрвээ мэрэгжлийн байгууллагын шинжээч алдаа гаргасан байх бол манай байгаль орчны мэдээллийн сан буюу EIC дээр тухайн мэрэгжилтний хийсэн дүгнэлтүүд бүрэн байж байгаа. Тэгэхээр тэр хүний мэдээлэл бол нээлттэй ямар одоо буруу мэдээлэл хийсэн бэ гэдэг нь гарна. Хэрвээ эрүүгийн одоо хариуцлага хүлээхээр одоо ноцтой зөрчил гаргасан бол тухайн хуулиараа эрүүгийн хариуцлага хүлээн. Байгууллага бол эрхээ цуцлуулан сая хэлсэн. 3 За гүйцэг хариулчих 4-р анхруу. Төсөл хэрэгжүүлэгч маань сая хэлсэнчлэн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйл зааснаар байгаль экологи тохирол учруулсан бол тухайн төлбөрийг хохирлыг нөхөн төлөх ёстой. За мөн төрийн албаагчийн хариуцлага байгаа. Хичнээн одоо буруу одоо ташаа мэдээлэл төрийн манай мэрэгжлийн зөвлөл рүү оруулаад 45 хүний мэрэгжлийн зөвлөлөөрөө ороод ерөнхий шинжээч нар маань энийг бол одоо санаатай санамсаргүйгээр одоо баталсан бол төрийн албаны тухай хуулиараа болон холбогдох хууль журмаараа одоо хариуцлага хүлээнэ. Ийм дөрвөн шатлалаар бид бол хариуцлагыг одоогийн хуулиар одоо хүлээлгэж байгаа. Гэхдээ цаашдаа энэ журман дээр бас blacklist гэдэг одоо харж жагсаалтыг оруулах, мэрэгжилтнүүдийг одоо хариуцлагагүй мэрэгжилтнүүдийг харж жагсаалтанд оруулах, компаниудыг хариуцлагагүй одоо харж жагсаалтанд оруулах асуудлыг бас журманд хөндөж болох юм аа. За баасан жаргалагч нь тодруулж асууя. Яг асуулт биш юугаа саналаа хэлчихье. Тэгээд ер нь бол ийм мэрэгчлэтнүүдийн хариуцлагагүй байдлаас болоод энэ нөгөө уул уурхаад итгэл нөлөөллийн үнэлгээ жинхнээсээ хийгдэж байгаа, хариуцлагатай хийгдэж байгаа гэдэг энэ иргэдийн итгэл, цаашлбал иргэдийн төрд итгэх итгэлд асар хортой байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ нөгөө мэрэгжлийн хүмүүсийн хариуцлагын асуудлыг хариуцлагын ямар системүүд бий болохын, даатгалын ямар системүүд үйлчилж болох юм. Одоо хэрвээ компаниараа болд чинь тэр компани мэрэгжлийн хариуцлагын даатгалд доор хаяж ямар үнийн дүнгээр даатгуулах юм. Тэр нь өөрөө хийж байгаа үнэлгээнд нь яаж уялдах юм гэдэг юм уу тий. Ийм нөгөө одоо бусад улс оронд явж байгаа зөндөө олон сайн туршлагууд байгаа. Эдгээрийг яалчгүй яам өөрөө бодлогоор оруулж ирэхгүй болвол одоо ингээл эсвэл төр эсвэл уул уурхаан компани тэгээ иргэн гурав хоорондоо юм хэрэлддэг юм болчиход байгаа байхгүй. Тэгээ хинийхэн зөв нь мэддэхгүй. Тэгээ энэ донд хамгийн гол үр гүйцэтгэж явах ёстой хүмүүс бол дандаа мэрэгчлэтнүүд ч гэдэг. Тэгэхээр мэрэгчлэтний За гэлээ баярлалаа.